Таны дижитал дэлгэцэн зар сурталчилгаа үр дүнтэй байна уу? Хэрэв харагдчил байвал болоо гэж бодож байгаа бол энэ 5 зөвлөмж танд яг хэрэгтэй. Нэгдүгээр байршлыг стратеги тулгуурлаж сонгох. Таны зар хэн зориулагдаж байна вэ? Тэдгээр хүмүүс хамгийн ихээр зорчдог байршлыг сонгох. Жишээ нь дэлгүүрийн ойролцоо байрлах дэлгэц илүү хүртээмжтэй байх магадлалтай. 2. Агуулга товч тодорхой байлгах. Хэд удаан темптэй эсвэл нушруу байх нь таны сурталчилгааг тэр чигт нь устгах магадлалтай. Брендийн өнгө төрхийг хадгалах логогоо марталгүй байрлуулах хэрэгтэй. 3. Контентоо тогтмол шинжлэх. Нэг л агуулгыг сарын турш харж буй хэрэглэгчид уйдна. Тиймээс шинэ урамшуулал мэдээ шинжлэх зэргийг үргэлж өөрчлөх нь анхаарал татна. 4. Хөдөлгөөнд контент ашиглах. Видео, эсвэл хөдөлгөөн текст, энгийн анимашн зэрэг нь хэрэглэгчийн анхаарлыг татах давуу талтай. Хэд нушруу биш энгийн динамик байх хангалттай. 5. Зорилттой хэрэглэгчдээ зөв тодорхойлох. Таны зар бүх хүнд биш зөв хүмүүсийн анхаарал хүрэх ёстой. Таны бүтээгдэхүүн ямар насны, ямар орлоготой, хаана амьдардаг хүмүүс зориулагдсан бэ? Тэр хүмүүсийн хажуугаар өнгөрөх байршил тэдний сонирхол хандлагад тохирсон агуулгах хэрэгтэй. Хинт хүрэх вэ гэдгийг мэдэх нь юу хэлэх вэ гэдгээс өмнө шийдэх хэрэгтэй асуудал юм. Сурталчилгааны дэлгэц зөвхөн харагдаад өнгөрөх биш, хэрэглэгчийн сэтгэлд хүрснээр таны борлуулалтын үнэт түнш болно.